Нэгэн залуу хөдөө айл руу явж байхдаа төөрч, машин нь нэвдэрч сааджээ. Утасны сүлжээ байхгүй ба ойр орчмын хэдэн километр газар алхсан боловч ямар ч айлын бараа харагдсангүй. Тэрээр машин дээрээ буцаж ирээд нэг өдрийн турш хажуугаар өнгөрөх хэн нэгнийг хүлээсэн боловч ямар ч хүн өнгөрсөнгүй. Замдаа идэхээр авсан багахан хүнс нь дууссан тул тэр маргааш нь айл олохоор алхаж эхэллээ. Өлсөж цанган бүтэн өдрийн турш алхаж азар нэг айлын бараа харагджээ. Ядарч туйлдсан тэрээр эцсийн хүчээ шавхан тэр айлд очив. Гэртээ настай эмгэн өвгөн хоёр байх ба түүнийг сайхан сэтгэлээр угтан авч хоол унд өгч түүнд тохиолдсон явдлыг сонсчээ. Цадтал хоололсон залуу хэсэг амарсны дараа өвгөн түүнд урд байгаа тэр айлд очивол утсаар ярих боломжтой гэж хэлв. Залуу тэдэнд баярлснаа илэрхийлэхэд өвгөн үнэхээр баярлсан бол тэр айлд очихдоо энэ захиаг өгчхөөрэй. Харин захиаг замдаа нээж уншиж болохгүй шүү гэлээ. Залуу ойлголоо гэж хэлээд тэднийхээс гарч урд харагдах айлын зүгээ явлаа. Замдаа явж байхдаа залуугийн сониуч зам гинэт хөдөлж захиаг уншихаар шийдсэн байна. Тэгээд тэр захиаг задлж уншвал ингэж бичсэн байв. Хүү минь, энэ бидний чамд явуулж байгаа сүүлчийн хоол шүү.